Энэ өдрийн мэнд хүргээ үзэгчдээ малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаард Цахиур төмөр компани хүний хэмж мөнх хориглыг урьж оролцуулж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Ааха. За хоёулаагийн өнөөдрийн ярилцах сэдэв бол хүүхдийн хэвийн өсөлтийн талаар. Ер нь хүүхдийн хэвийн өсөлт нь ер нь хідээс хідэн насны хооронд үдийн хэвийн өсөлт гэж яг юуг онцлолт юм бэ, тийм ээ? Тэгэхээр хүүхдийн хэвийн өсөлт гэдэг нь хүүхэд насандаа тохирсон жин өндөр бие сэтгцийн үед эрүүл байхыг одоо хүүхдийн хэвийн өсөлт гэж авч үздэг. За хүүхэд хэвийн өсөхийн тулд нийт төрөнд бие сэтгцийн үед эрүүл насандаа тохирсон өндөр жинтэй за амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэдэг хангалттай хэмжээгээр унтаж амрах хангалттай хэмжээгээр дасгал хөдөлгөөний хийсний үр дүнд энэ бүгдийн загц нэгдлийн үр дүнд одоо хүүхэд хэвийн өсдгөө. За тэгэхээр бид бүхэн хүүхэдтэй хангалттай хэмжээний амин дэмээр баялаг хоол хүнсийг өгөх хэрэгтэй, хангалттай хэмжээгээр унтуулж амруулж явах хэрэгтэй. За дасгал хөдөлгөөний идэвхтэй хөдөлгөөнүүдийг бас сайн хийлгэж явах хэрэгтэй. Хамгийн гол нь 55 дахь орчинд одоо байлгах нь. Сүүлийн үед бас хүүхдүүд маань яг нөгөө PC тоглоом гэл те дархлаагаа унгаагаал тэгэл хоол унд идэхгүй ийм асуудлуудаас болоод ер нь жоохон өсөлт их удаашралтай явагдаад байгаа юм шиг ажиглагддаг. Бас нөгөө амин дэмээр баялаг хүнс авч чадахгүй одоо жишээ нь гадуур дотор явахаар чинь яалтчгүй хүүхдүүд маань өөрсдөө ингээд өсөлт нь ингээд зогсон ч юм уу тийм ээ? Ийм байдалд байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас хүүхдтэй хэхэн анхаарад давхар бас би одоо витамин уулгах хэрэгтэй болоо гэж юу н боддог л доо. Бас нөгөө А витамин одоо нүдний хараанд сайн өндөр болгодог гэж ярьдаг байсан шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгэхээр амин дэм бол зайлшгүй хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгтэй зүйл байгаа. За амин дэм нь хүүхдийн өсөлтийн дааврын нийлэгжилтэнд өөрөө оролцдог учраас хүүхдийг өсөлтөнд маш чухал байдаг. Бид бүхэн өдөр тутамдаа зайлшгүй одоо өөрт хэрэгцээтэй амин дэмээ хоол хүнсээрээ дамжуул авч явах хэрэгтэй. За амин дэм бол хүний биед нийлэгддэг учраас бид бүхэн хоол хүнсээрээ дамжуулж авч байдаг. За тэгэхээр Монголын нөхцөлийн үед бид бүхэн одоо хоол хүнсэндээ мах, гурил, за тэгээд төмс гэр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөвчлэн төлхөө хоол хүнсэндээ хэрэглэдэг. Тийм учраас бид бүхэн хоол хүнсээрээ амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чаддгүй юм байна гэдэг бүр судалгаанд хүрсэн байгаа. 2017 онд хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар бид бүхэн хоол хүнснээс 70-80% нь бол амин дэмийн хэрэгцээг хангаж чаддгүй юм байна гэдэг судалгааны үр дүн батлагдсан байна. Тэгэхээр хүүхдийн өсөлтийн үед аль үед нь анхаарах ёстой юм бэ те? Юуг эцэг эхчүүд нь төлхөө анхаарч хүүхдтэй хайр халамжаа үзүүлэх ёстой юм бэ? Тэгэхээр хүүхдийн 0-5 насны үед бол хүүхдийн өсөлт хөгжил маш эрчимтэй явагдаж идэг. За энийг азуулж хэлэх юм бол одоо 0-5 насны хүүхдийн өсөлт хөгжилд бол хизээж хоцорч болохгүй галт хэрэг юм аа ингээд бас нэг хүмүүс ярьдаг л да. Тэгэхээр яг энэ 0-5 насны үед хүүхдийн тархины эсийн хөгжил, бие бэлтрийн хөгжил, за хэл ярианы хөгжил, сэтгэхүйн хөгжил бүх яг идэвхтэй суурь хөгжлүүд нь явагдаж байдаг. Тийм учраас бид бүхэн 0-5 насны хүүхдэд маш илүү төлөв анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд бол хүүхдэд ирээдүйд сайн боловсралтай, мэдлэгтэй, амжилттай хөөхөн болохыг ирэн хүсдэг. За гэхдээ энэ амжилттай ирээдүйд амжилттай хөөхөн болохын суурь үндэс нь бол 0-5 насны хүүхдийн үед одоо суурь хөгжлөнд явж байдаг. Тэгэхээр бид бүхэн 0-5 наснд нь болохоор илүү их төлөв анхаарах хэрэгтэй. Монголын хүүхдүүдийн хувьд тийм ээ яг өнөөгийн нөхцөлд өсөлтөө дэмжихийн тулд одоо хэрхэн юу хэрэглэх ёстой юм тийм ээ? Тэгэхээр бид бүхэн одоо хоол хүнснээс хангалттай хэмжээний амин витаминыг авч чаддаг учраас одоо нэмэлтээр амин витаминуудыг авч явах хэрэгтэй, хангалттай хэмжээгээр унтаж амарч явах хэрэгтэй, талаар хөдөлгөөцөө сайн дамжиж явах хэрэгтэй, өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг бол өдөр тутамдаа сайн хийж авах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд бас Д витамин бага наснд нь хөгдөг шүү дээ, тийм ээ. Яг хідээс хідэн насны хүүхдүүд ямар витамин уух ёстой гэсэн юм зүйл заалт үйд юм болов уу? Б-ийн төрлийн витаминыг төлхөө хэрэглэх хэрэгтэй. Учир нь бол одоо энэ насны хүүхдэд сэтгэхүйн хөгжил, мэдрэлийн эсийн үйл ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байдаг. Тийм учраас Б витамин яг энэ мэдрэлийн эсийн хоорондын холбоосыг сайжруулж өгдөг. Мэдрэлийн эсийн хоорондын сэрэл дамжилтыг нэмэгдүүлж өгдөг учраас одоо энэ Б-ийн төрлийн витамин төлхөө агуулсан витаминыг хэрэглэх илүү тохиромжтой. Дээрээс нь нэмэлтээр А витамин, С витамин, Д витамин, Е витамин гэх эдгээр витаминыг бас авч явах шаардлагатай. А витамин бол одоо хүний арсны
эсүүдийн хоорондын холбоосыг сайжруулж өгдөг. Ингэснээрээ хүүхд мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж өгдөг. За хараа тогтох үйл ажиллагааг бас процессыг нэмэгдүүлж өгдөг. За тийм учраас одоо бүхэл амин дэмүүдийг өдөр давах зөвхөх ёстой тунгаараа авч яах нь зөв байгаамаа. Тэгэхээр хоёулын өмнө бас нэг баахан витаминууд биш үү дээ. Цөхөр төмөр компаниас оруулж ирдэг. Эдгээр витаминуудыг яг юунд одоо хэдээс хэдэн насны хүүхдүүд уух ёстой юм тийм ээ? Бас энэ витамины талаар тайлбарлаж. За тэгэхээр энэ улаан витамин 0-5 насны хүүхдүүд хэрэглэдэг. Б-ийн төрлийн бүх витаминуудыг агуулсан нэмэлтээр А витамин, С витамин, Д витаминыг агуулдаг. Яг 0-5 насны хүүхдийн өдөр тутамдаа зайлшгүй авах зөвхөх ёстой тунгаар нь агуулснараа даваа талтай 100 урамлын найрлагатай ийм витамин байгаа. За дараагийн энэхүү витамин болохоор Д витамин. За энэ Д витамины онцлог нь хэм бол коконатын тосон суурьтай. За өдөр тутмын зохих ёстой тун болох урсан сэргийлэх тун 400 эдийн нийцээр 1 мл-тай агуулдаг. Тунгаад харуулдаг өгөх боломжтой. Ямар нэгэн сахар өнгөнөр амт оруулахад агуулдаг. Эдгээрээ даваа талтай. За энэ витамин байна. Эдгээр нөгөө хоёр витамины хувьд. За энэ хоёр витаминууд бол одоо 6-аас дээш насны хүүхдэд хэрэглэх тохиолдолтой. За өсөлтийн витамин байна. Витамин 14 төрлийн эрдэс амин дэм нэр агуулсан. Хөнгөнөр амт оруулах хугацаа орцох бүл байхгүй. Сахар ийм витамин байгаа. За дараагийн витамин дархлаа дэмжих витамин. Багангийн хүүхдийн яг одоо дархлаа тогтолцоог маш сайн үр дүнтэй дэмжиж өгдөг. За яг нөгөө ансны төрлийн жимсийг агуулж өгснээр даваа талтай. Витамин. Одоо яг хүүхдүүд манаас амарч байгаа л тэгэл хичээл сургууль эхэлсэн тийм ээ. Одоо 10 сар дундаа орох гэж байна. Энэ үед хүүхдүүд манаас дархлаагаа дэмжихийн тулд энэ витаминыг өдөрт одоо ямар тунгаар уух боломжтой вэ? Тэгэхээр энэхүү 6-аас дээш насны хүүхдийн витаминууд болохоор 5 мл өдөрт нэг удаа. Энэ Д витаминыг өөрийнхөө яг хэдэн эднээс тунгаар өгч байгаа тунгаа тохируулаад өгөх боломжтой. За энэхүү хүүхдийн цэцэрлэгийн насны хүүхдийн өсөлтийн витамин 0-5 насны хүүхдийн өсөлтийн витаминыг 1 мл өдөрт нэг удаа ууж эхлэх. За энэ витамин. Одоо сүүлийн жилүүдэд бас бага насны хүүхдийн харааны асуудал их гараад байгаа шүү дээ тийм ээ. А витамин их хэрэглэл бол одоо хараа бас сайн ингээл тэгдэг. Ер нь бол Монголын нөхцөлд бас тэр болгон хоол хүнснээсээ витамин аваад байх тийм боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр заавал нэмэлтээр бид ер нь витамин уух ёстой юу? Тэгэхээр бид өхөн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний витаминыг авч чадахгүй байгаа учраас заавал нэмэлтээр уух шаардлагатай. Учир нь хүний биед энэхүү витаминыг нийлэгддэг учраас одоо нэмэлтээр өдөр тутмынхаа зохисны тунгаар зайлшгүй авч явах шаардлагатай байна. Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжил хэвээ өгдөнө. Боломжийг бас хангаж өгдөг байгаа гэсэн. Одоо энэ 5 нас хүртэл уух боломжтой тийм ээ. 0-5 нас гэж ойлгож болох уу? Тийм 0-5 насны хүүхд. Энэ одоо ингээд өөрөө юм гурстай тийм ээ чимхлүүртэй. Тэгэхээр ямар нэгэн хүүхдэд бас уухгүй уухад ингээд нөгөө юм хатуу юм чинь бас уухад их бэрхшээлтэй байдаг. Энэ бол ингээд шингэн хэлбэрээр болохоор бас их төгөм тийм ээ бүхэл юм одоо юм витаминд болонгууд хахах гад идэг. Энд бол ямар нэгэн тийм сөрөг зүйл энэ төр бол байхгүй зү тийм ээ. Бага насны хүүхдүүд бас нөгөө хит их чихэрлэг юм итгэхээр диатез гэдэг нэг юм асуудлууд гараад идэг шүү дээ. Тэгэхээр энэ витамины хувьд А витамины хувьд ер нь тийм сөрөг нөлөө байгаа юу? Тэгэхээр за энэхүү витамин ихэвчлэн 0-5 насны хүүхдүүдийн витамин шингийн хэлбэрт байдаг. Учир нь одоо нөгөө шахмал хэлбэрийн витаминуудыг залгиж ууж чадахгүй учраас одоо шингийн хэлбэрт оруулсан витаминууд байдаг. За эцэгчүүд витаминыг сонгохдоо ихэвчлэн одоо 100 урамлын найрлагатай өнгөнөр амт оруулах бодисгүй сахаргүй витаминыг сонгож хэрэглүүл илүү тохиромжтой байдаг. За тэгэхээр энэхүү витамин өөрөө Б-ийн төрлийн витаминыг бүгдийг нь агуулсан. Дээрээс нь А витамин, С витамин агуулснараа их даваа талтай. За гол даваа тал нь сахаргүй. Өөрөөр хэлбэл диатезтэй хүүхдэд маш ихээр ихсэн. За энэ үед бол сахаргүй витаминуудыг эцэгчүүд хүүхдэд аль болох сонгон хэрэглүүлэх хэрэгтэй. За дараагийнх нь энэхүү Д витамины үед бол бас тунгаа тохируулаад өгөх боломжтой учраас их даваа талтай. Тэгэхээр хөдөөний малчид биднээс болохоор хүүхдээ гадаа зуны нөхцөл гадаа тоглуулаад Д-гээ авчдаг. нөөцлжтэй. Тэгэхээр одоо ерөнхийдөө зуны туршдаа хангалттай хэмжээнд Д витаминыг авчдаг гэж ойлгоод байдаг. За тэгтэл энэ Д витамин нь бид хүн нарнаас аваад бүтэн хүний биед нөөцлөгддөг. Ерөнхийдөө 14 хоногийн дотор ингэж задарж хүний биед үйлчлээ үзүүлдэг. Тийм учраас хүний биед Д витамин нийлж хадгалагддаг учраас одоо 100 ингээд наран тоглоод борлоод
одоо ингээд D витаминыг сайхан нийлэгжүүлээд авчлаа. Одоо ингээд D витамины уух шаардлагагүй гэж хүмүүс хэлж ойлгоод байна. Тэгэхээр одоо би таахынд товч тайлбар хэлцүүлэхэд за нарнаас D витамин нь бол одоо хүний арьсан дээр ингээд нийлэгждэг. За инхээр 7D гидрохолестерол буюу D3 болж нийлэгждэг гэсэн. Энэхүү D3 нь цаашаага илгэн дээр очиод 25 гидроксид D витамин болж хөөрдөг. А илгэн дээр болсон үүсэн D витамин өөрөө бөөрөн дээр очиж одоо биологийн идэвхтэй хэлбэр буюу D2 даа шилждэг. За энэхүү D2 нь яг цуснаас кальцийг ясруу зөвөрлөдөг. Тийм ба. Тэгэхээр одоо бид бүхэн одоо нарнаас D витамины хангалттай хэмжээг нийлэгжүүлээд авчлаа. Тэгээ одоо D витамин уух шаардлагагүй гэж ойлгож болохгүй юм аа. Өдөр тутамдаа өдөр тутмынхаа зохих ёстой тунгаа D витамины нэмэлтээр ууж явах шаардлагатай. За Монголын нөхцөлийн хувьд бол одоо зуны ерөнхийдөө 4, 5, 6, 7 саруудад бид бүхэн яг D витаминыг арьсан дээр нийлэгжүүлэх боломжтой хит ягаан туяаг өгдөг гэсэн. Тэгэхээр энэхүү хит ягаан туяа маань одоо 10-аас 11 цагийн хооронд бид бүхэн ямар ч зөвхөн ганц подолог шорттой ийм үед л одоо өдөр тутмынхаа D витаминыг нийлэгжүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр бид бүхэн одоо энэ 4, 5, 6, 7 саруудад бол зөвхөн шорт подологтой тодорхой хугацааг гадаа өнгөрүүлж нэг чаддгүй шүү дээ. Тэгэхээр одоо D витаминыг нийлэгжүүлж чаддгүй. D витамины архыг дутагдaltaд орсон байдаг. Тийм учраас D витаминыг нэмэлтээр зайлшгүй ууж шаардлагатай. Витамины дутагдaltaд орсноор одоо сөрөг талууд юу өсгөв тийм ээ. Тэгэхээр энэхүү витаминууд бол хүний биед зайлшгүй хэрэгтэй зүйл. D витамин жишээлх юм бол D витамин дутагдахад яс зөөлөр хөвчм буюу рахит өвчин үүсдэг. За бусад А витамин дутагдах юм бол хүүхдийн одоо анхаарал төвлөрөлт муудах, за тэгээд хараа муудах гэх ийм хүшинч тэмдүүд илэрнэ. Бэгийн төрлийн витамин дутагдах юм бол ядрах, мэдрэл сэлтэлд орох, тийм мэдрэлийн төлөв юу хүрэгдэг. Тэгэхээр бид бүхэн зайлшгүй өдөр тутамдаа зохих ёстой тунгаараа ууж шаардлагатай. Витаминыг бол тогтмол хэрэглэх ёстой гэж ойлгож болох уу тэгэхээр? Тийм. Тэгэхээр витамин бол одоо хүний биед өдөр тутам зайлшгүй хэрэгтэй зүйл учраас бид бүхэн өдөр тутам зохих ёсныхаа тунгаар зайлшгүй авч явах шаардлагатай. Тэгэхээр одоо энэ А витаминыг тийм ээ жишээ нь D витаминыг одоо хэдээс хэдэн сар хүртэл одоо уух ёстой юм тийм ээ? Энэ бол одоо сар хэдэн ийм одоо ширхгийг уужж нэг курс болох уу? Зүгээр л тогтмол уух ёстой юм уу? Нэг тогтмол уух хэрэгтэй. Яг л энэ чинь хүний одоо өдөр тутам та хүнд хэрэгтэй зүйл. Өдөр тутамдаа биднээс ингээ нэмэлтээр витаминуудыг ууж явах хэрэгтэй. Өдөр тутамдаа бид бүхэн өдөр тутмынхаа хэрэгцээг нөхчих хэрэгтэй. Тийм учраас энэ нүнд курс гэж байдаг. Өдөр тутамдаа хүүхдүүдэд өгж явах хэрэгтэй. Ялангуяа одоо хүүхдийн өсөлтийн үед 0-5 насны хүүхд бол маш их анхаарч энэ амин витаминуудыг бол нэмэлтээр өгж явах шаардлагатай. Энэ болохоор одоо хүүхдийн мэдрэл, бие биелдэр, сэтгхүү, хилээрээний хөгжлүүд яг энэ үед тогтдог. Зан төлөнд тогтож бүрэлддэг учраас амин дэмийг одоо энэ үед өгснээр хүүхдийн цаашдын төлөвшөлт нь бол хэрэгтэй байдаг. Цахиур төмөр компаниас оруулж ирдэг одоо эдгээр витаминуудыг тийм ээ хөдөө орон нутагт байгаа малчт маань бас хүүхдэд авч уулгах боломжтой юм уу? Хаанаас авах боломжтой? Одоо яг хичээл сургууль эхэлсэн ингээд эд дундаа орцсон тийм ээ явж байгаа энэ үед хүүхдүүд маань дархлаа судлархснаас болоод ханиад том уу тусах юм эрсдлүүд дүүсээд идэг шүү дээ. Ни ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд яг сая түрүүн хэлжсэнчлэн нэг юм тодорхой хугацаанд D витаминыг аавна тийм ээ. Тэгэхээр одоо 10 жил одоо нөгөө 6 настайгаас эхлээл ингээд хичээл сургуульд ордог болсон хүүхдүүд маань хичээл дарагдаад ядрах, сулдах юм дархлааны өөрийнх нь асуудал ингээд унттай байдалд орж шүү дээ тийм ээ. Үүнээсээ үүдээд ханиад томоо тусаад шүү дээ. Тэгэхээр бас хаанаас эдгээр бүтээгдэхүүнийг авч хэрэглэх боломжтой вэ? За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүн маань бүх химийн сангуудаар худалдаалагдж байгаа. За одоо 6 настай хүүхдүүд хичээл сургуульд ороод ирэхээр маш их ядардаг, амархан сэлддэг. За тэгээ дээрэс нь одоо өдөр болгон зурагт уцас нэг хэрэглэх гэсэн учраас хүүхдийн ядралт бол маш ихээр байна. Тэгэхээр одоо энэ багангийн хүүхдэд бол энэ 14 төрлийн амин дэм эрдэс бодисыг авсан энэ хүү витамин өдөр тутамдаа зайлшгүй өгж явах шаардлагатай. Тийм учраас ингэснээр хүүхдийг одоо тэр амин дэмийн дутагдлаас нь сэргийлж чадах нь тэр хүүхдийг бүхэл бүтэн өдрийн турш энерги эртгүүлчээр хангах боломжийг нь бас олгож байгаа. Тэгэхээр бүх химийн сангуудаар худалдаалагдж байгаа.
Бас хэвийн өсөлтөнд маш сайн тийм ээ. За баярлалаа бидний урилгыг хүлээн авчирсанд. За баярлалаа. Үзэгчдээ малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт Цахиур төмөр компани хүний их хэмж мөнх хориглыг урьж оролцууллаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.